Сайн байна уу? Намайг Эрдэнэт гэдэг. Би ITEL компани хамтран үүсгэн байгуулагч байна. Миний найзтайгаа зочдуудад зөвлөгөө өгдөг гэсэн, консалтингийн бизнес хийдэг гэсэн. Тэгээд зочдуудлуудтай ажиллаж явах явцдаа нэлээх зочдууд яаж ажилладаг талаар туршлагатай хоригдлуулсан. Тэгээд энэ ингэж явж байхдаа зочдуудлуудад нийтлэг тулгардаг нэг асуудал байгааг олж харсан л да. Энэ нь юу гэхээр зочдуудлууд онлайн болж чадахгүй. Онлайн болоход амар хэцүү байгаа. Тэгэхээр бид энэ дээр үндэслээд энэ зочдуудлуудыг онлайн болгох, тэдний дижитал шилжилт рүү төлөх юм зорилгоор энэ компани анх үүсгэн байгуулсан. Стартап тэр дундаа ялангуяа технологийн стартапын хувьд болохоор офис нь бол нэлээд бусдаас жоохон өөр байдаг тийм уламжлалт бизнесээс бол илүү бүтээлч шин зүйлийг одоо санаачилж ажилладаг учраас тийм баригдмал биш тийм ээ хөвшмөл биш байх хэрэгтэй. Тэгээ тэр ч утгаараа сүүлийн үед энэ coworking space-үүд бол стартапууд хамгийн тохирсон зөв ажлын байр болж байгаа. Энд чинь бид нар маш олон технологийн стартапууд, за мөн хөрөнгө оруулагч нар, за тэгээд стартапыг дэмждэг байгууллага, менторуудын донд орж ажиллаж байгаа. Тэгээд тэгснээрээ бол тэднэртэй холбогдох, хамтран ажиллахын боломжтой. За мөн бусад одоо стартап залуучуудаас суралцах, тэднэртэй хамтран ажиллах ийм боломжтой. За тэгэхээр шинээр стартап байгуулад явж байгаа залуучуудаа зөвлөхөд бол ер нь стартап гэдэг маань өөрөө том компани жижигсэн хөлбөр биш. За мөн том компаниг удирддаг тэр арга барилаар стартапыг удирдах болдгоо гэж үздэг. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр стартап гэдэг чинь өөрөө тусдаа өөрийн гэсэн арга гаргалтай тусдаа юм шинжилгээ байдаг. Тэгээд тэрийг гол нь зөв эзэмшээд яг тэрнгээр нууггүй хөдөлмөрлөх юм бол ямар ч хүн амжилтанд хүрэх боломжтой, стартап амжилт үзүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр яг тэр зөв арга гаргалын зөв сураад тэрнгээр нууггүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд гол нь бууж өгөхгүй, шантрахгүй гэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол ямар ч хүн ямар ч одоо боловсралтай хамаагүй амжилтанд хүрнэ.